нүдэн нөө амар өөрийнхөө хэв маяг оруулж байгаа байхгүй ээж. Яг байнгын тийм амар хөөрхөн байгаад ажиллахгүй шүү дээ. Hi guys, намайг Маргат Дэлгэр гэдэг. Би hyperpop хөгжим хийдэг. And this is my scene. Ямар хөөхтэйсэн бэ? Амар гадаа тоглолдог гэсэн. Өдөр болгон гараал найзуудтай тоглол, шинэ найзуудтай болол байрны хагада байнга тоглож идэг. Ер нь айгүй гадаа тоглох дуртай хөөхтэйс. Багтаа би зураг зурх амар дуртайсан. Би яг жоохондоо өөрийгөө язурдаг гэсэн шиг зурчээ. Би яг ингээд уралчин байлаачтай. Тэгээд стик ментал төрж байгаа л та. Жоохондоо үсээ ингээд одоо хоёр бодог байсан аахгүй юу? Тэгээд тэрийг бас дандаа зурган дээр зурдаг байсан. Тэгээд сармос зурчдаг байсан. Яа тэгээд яг охин гэдэг ингээд мэдүүлж байгаа болохоор. Тэгээд гартаа дандаа цэцэг зурдаг байсан. Энэ бол багнасны маргад жоохон маргад миний хувьд ингэж харагддаг. Би амар creative байсан жоохон багтаа дандаа хаачлбар идрээр ингэж юм хом хийдэг. Аас их хаачлалтай гэж zegнолдог байсан. Би ингээд танихгүй хүмүүстэй өрөөл ороход жоохон эвгүй сэтгэл төрдөг юм шиг байгаа. Тэгээ яг ингээд надтай яриад үзэнгүүт айгүй тийм гоё ботон мэдрэмж төрдөг гэж хэлдэг хүмүүс. What's something you never got tired of? Би ингээд стресс үедээ ч юм уу трip shop руу ороод ингээд хуцахгүй ч гэсэн хоцнууд ингээд үзээд явах амар дуртай. Тэрнээс ерөөсөө үүддэггүй. Өдөр болгон хийсэн ч чадна. Яг одоо яг өөрийгөө За одоогийн өөрийгөө бол би одоогийн өөрийгөө амар цагаан өнгөөр илэрхийлмээр байдаг. Гэтэ цагаан цаасан дээр гарахгүй болохоор ягаан өнгөөр яад ягаан өнгө яац ч юм эм цайвар ягаан өнгө амар над шиг санагдаад байдаг юм уу? Одоо миний нүс шиг өнгө. Амар тийм зөөлөн хөөрхөн гоё өнгө. Одоо амар таалагддаг. Тийм болохоор ер нь ягаан өнгөнд дуртай. Тэгээ би өөрийгөө туулай болгож зурж байна. Ойрт би амар туулайнд амар сонирхолтой байгаа. Туулай амар хөөрхөн. Тэгээ би нэг EP гаргаж байгаа. Дууны. Тэгээ EP-ний миний тим болохоор туулай ахгүй юу? Би бас одоо ингээд туулайны малгай өмссөн байна. За. Тунцараа өнөөдрийн би байна. Ер нь туулай зурхаараа та нүдэн нэгсэлдэг. Тэгээд ийм арт шүттэй жоохон юм ивэл. Би ер нь байнгын яг бүтээлч байдал надаа төрснөөс хойш байдаг гэсэн стреллэтэй хаац, суултаа хаац. Би бол яг цэвэр эмоушносоо байдаг гэж боддог. Яа бүрх юм байна. Одоо ингээд амар гоё санагддаг. Ихэд би одоо багтаа ч юм уу хэдэн жилийн өмнө ингээд амар дуртайсан юм байгаа шүү дээ. Жохондоо үздэг байсан шоу ч юм уу. Тэдрийг ингээд буцаж гаргаж ирээд одоо яг хөгчмөрөө ч юм уу хийж байгаа artwork-оор ингээд гаргуулсан амар гоё санагддаг. Дууга бодох бишээ сонсохоор надаа ингээд яг юм өнгө зураг харагдаад байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо миний сонсох дуртай артист гэвэл Blade байдаг. Тэрний cover art-ууд амар хөөрхөн ингээд яг тасаарнаа зурцсан нэг cover art байдаг. Тэр нь ингээд яг харангуут яг хөгжмөшгөн харагдаад байдаг байхгүй юу? Сонсож байгаа шиг. Өөрийнхөө хөгжмийг яг тэгж бодож үзчихсэн. Одоо тэрийг зурж үзүүлээ. Амар юм ер нь л яг ингээд цагаан өнгө харагддаг. Тэгээ цагаан дээр ингээд амар цайвар пастел өнгөнүүд харагддаг гэдэг айгүй юм ууссан цайвар ягаан цагаан
your favorite artist at the moment? At the moment Molly Santana би бүр obsessed байгаа. Ингээд Molly Santana-гийн хийдэг дуу миний дэс шал өөр. Тэгтээ би ингээд яг хүнд нь надад хувь амар таалагддаг стайл нь байж байгаа ярьж байгаа. Интервьюуд нэг юм үзэхээр амар funny, амар хөвчлөлтэй хүн. Би бүр Molly Santana-тай амар хайртай. Надад бүр merch-ийн фотографик байдаг. But for the last time you try to talk down on me, go on and ask yourself, what did I do today? What's in my bank account? Who's your biggest inspiration? My biggest inspiration бүр яг үннийг хэлэхэд манай залуу. Манай залуу бас хөгжим хийдэг артист нэм нь Эсоужа. Тэгээд надад хаа хөгжмөө ингээс насаа би бүр вау энэ байж болт юм уу гэж бодлоо. За энэ хүнээс ингээд ийм хөтөл гарч байгааг юм бэ ингээд бодоод амар бахархдаг, надад амар гой санагддаг. Тэгээд яг анх назлуудаа бит хоёр ингээд дуу хийчихэд дууныхаа клипийг хийх гэж анх танилцчихсан. Анх уулзчихсан. Хөгжмийн тал дээр ингээд жоохон амар зогсон голцсон ямар ч нэг inspire хийх юм байхгүйсэн, motivate хийх юм байхгүйсэн. Тэгээ зүгээр л Эсоужатай уулзахад ингээд дотроос ингээд яг нэг юм ассан заяа би вау ингэж болд юм байна. Чаддсан байна. Би бас чадах юм байна. Тэгээ What's one thing you love the most that can represent you? Тэнцэрэ. Би бол яг энэ брэм perfect гэж бодож байна асуултанд чинь энэ болохоор юм цонхны зүйлд тэг ингээд тулаа бани тэг ингээд өнгөн яг миний үс шиг барацтай. Тэг нэг манай найз залуу надад бэлгэлжсэн. What's your favorite fashion piece? Fashion piece. Энэ болохоор миний амар дуртай аниме гол дүр нь зүдэг байхгүй юу? Нана гэх аниме гол дүр. Тэгээд ингээд тэр аниме дээр болохоор ингээд Vivian Westwood-ийн зүйл бүгднийг аягүй гаргадаг. Тэгээд би нэг харчаад би нэг заавал олж аавна гэж бодсон бүр 21 онд. Тэгээд би олж авсан. Тэгээд бүгд ч үнэхээр гоё. Энэ бол миний хувьд миний хамгийн дуртай fashion piece. Энэ боовч байна. Би энэ боовчийг бүр ямар ч хувцастай өмссөн амар гоё зохицдог. Тэгээд би нэг төр тутамдаа зүөх дуртай. Энийг манай найз хийж өгсөн надаа. Манай найзын брэндийнх White Synthetica гэдэг нэртэй. Энэ ингээ арсаар хийсэн. Тэгээ статустай. Үнэхээр ингээ зүгхээр бүр ямар ч хувцастай амар гоё харагддаг. Амар чанартай болохоор би нэг өдөр тутамдаа зүгсэн жадуурчлан ингээ шинэ юм шиг ирээ байж байгаа. Тэгээ бас энэ бууч адилхан брэндийнх манай найзын. Бихан нэг зүйлээ алдсан байхгүй юу. Тэгээд тийм амар тийм сүртэй зүйл биш. Гэхдээ миний хувьд амар үнцэнтэй зүйл байсан. Миний алдсан агуулт амар харамсдаг юм болохоор миний iPhone 5. Би утасныхаа хажуугаар юм iPhone 5 авсан. Тэгээд ягаад вэ гэхээр амар авч явахад авсархан би тэгээд дижитал камера шиг ашигладаг байсан байхгүй юу. iPhone 5-ын камер ингээд хуучин болохоор надаа ингээд зураг дарахаар амар таалагддаг байсан. Яг нэг хэдэн өдрийн өмнө би алдсан, алуулгацсан. Тэгээ яагаад амар харамсдаг вэ гэхээр дотор нь би тэрийг зураг хаас өөр юмд ашигладаг байсан. Тэгэхээр яг жилийн өмнөөс хойш бүтэн жилийн ингээд бүх өдөр бүх дурсамжууд тэгээ нададтайгаа уулзсан үе, тайзан дээр байсан үе бүх юмаа ингээд би тэрүүгээрээ биччихдэг байсан. Яг ингээд document my whole life гэдэг шиг. Би нэг ингээд анхны гаргасан клипэн дээр би яг энэ малгай тэгээд энийг зүүжсэн. Хөрх харагч чадсан.
figuring out байгаа ерөөсөй ойлгохгүй байгаа. Би одоо Японд сурдаг, амьдардаг. Гэхдээ би ингээд Монголд ирмээр байдаг. Гэхдээ Японд байвал надад илүү их боломжууд байгаа гэж бодогдтонгууд Японд үлдмээр ч юм шиг. Монголд баймаар ч юм шиг ард өнгөсөн даа болохоор. Тэгээ би яг энэ тухайгаа яг нэг дуун дээрээ үг биччихсэн аахгүй. Тэгээ тэр дуу миний хамгийн дуртай дуу Underground Superstar гэдэг нэртэй би 2 жил өмнө бичсэн баха. Тэгээ тэрний яг нэг үг байдаг. Don't know if I want to stay here, don't know where I want to go gэх. Яг хаандаа үгүй. Тэгээ хаанчсан яг тэр газараа би ингээд тултлан бүр ингээд харилцаад хийж болох юу байна? Уулзч болох хүмүүстэйгээ зал яг би энэ байгаа бол би энэ байх хэрэгтэй юм байна гэж боддог баснаас хойш нэг санаа зовхо болсон. Future self. Future wow. Ирээдүйн би. Future self. Мөн ингээд өнгөрснөө бодож нэг гомлаа. Ирээдүгөө бодож санаа зовоол. Тийм байдаг гэсэн. Гэхдээ одоо бол би яг одоо би хаана тэрэндээ амар сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ ирээдүйд мэдээж өсч хөгжинэ. Цааш жоох мататай. Ирээдүйн би. Гэхдээ ягаа өстэй хэвээр байгаа. Би хэвээр байгаа. Тэгээд би ингээд үүлэн дээр ингээд хэвчэж байгаа гарч урсан гэдэг шаар. Тэгээд ингээд хүрсэн. Тэгээд хөрхөн зүрх барьсан байгаа. Яагаад ингэж хүрсэн бэ гэхээр ирээдүйд би ингээд сансандаа хүрсэн. Ингээд хүсэж байгаа зүйлээ ингээд тэр хэмжээндээ хүрсэн. Тэгээ ингээд амар тайван үүлэн дээр за үүлэн хамаагүй эсвэл ямар нэгэн зөөлхөн бодон дээр ч юм уу хэвчэж байгаа гарч урсан. Тэгээ энэ дүүлжрэмнүүд нь хараа түрүү ингээд айгуу тийм ийм байсан шүү дээ. Хашааш болон өнгөлөг энэ болохоор одоо ийм саарл монотон тэгээд дүрлжин гэдэг нь болохоор ингээд амар стейбл байдал бодогдлаа сайн надаа. Ингээд ирээдүйд би амар стейбл баймаар энэ бүх юм дээрээ тэгж бодож ингээд зурлаа. Ирээдүйн би